Эрхэм үзэгчтэй хойр амгалан айлтгая. Монголын үндэсний орны тэн телевизийн цаг үе үзэл бол ярилцлагын шууд нэвтрүүлгээ эхэлж байна. Шинэ оны анхныхаа дугаарт би сэтгүүл зүйтэй холбогдож ярихаар нэгэн зочныг урьсан. Үйл явдал 2015 оны сүүлд болсон сүүлийн өдрүүдэд болсон нэг үйл явдалтай холбоотой юм л да. Юу гэхээр сэтгүүлч Балдоржийн нэрээр нэрлэгдсэн сангийнхан соёл урлагийн их сургуулийн медиа арт сургуультай хамтраад сэтгүүл зүйн шүүмж судлалын талаар онол практикийн баг хурал дээр судлаач Прүфүгийн Батуйг оролцож сэтгүүл зүйн шүүмж судлал үнэхээр хоцрогдож яваа юм гэдгийг нэлээд хүчтэй хэлсэн. Чухам яагаад энэ хүн ингэж дүгнэх болов? Өнөөдөр сонгуулийн жил, энэ хэдэн сард бид нар чухам сэтгүүл зүйн ямар хариуцлагын тухай юуны тухай ярих ёстой юм бэ гэдгийг удтал бодсны эцэст би энэ хүнийг нэвтрүүлэхдээ урьлаа. Өнөөдрийн манай зочин бол соёл урлагийн их сургуулийн урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, зохиолч, судлаач Батуйг. Манай үзэгчд өөрийн чинь бол соёл эрдэнэ нэвтрүүлэгт удаадаараа оролцож энэ шүүмж судлалын талаар, урлаг судлалын талаар ярьж байдаг болохоор сайн мэдэх баг. Гэхдээ өнөөдөр битүүрийн сэдв бол сэтгүүл зүй. Таны урлаг судлалын талаар хийсэн олон нийтлүүдийг уншичаалаа. Зохиол бүтээлүүдийг чинь бас багч гэсэн мэдгүй хүмүүсийн тоонд орох байх л та. Та ингэ биччихжээ. Шавар гиснээс улс төрч яах вэ? Хизээнээсээ бохирзуул. Гэтэл түүнтэй дэндүү холилдсон сэтгүүл зүйн салбар бохирдохоос гадна аимшигтайгаар шаваржиж байна. Товчхондоо шаварт унжээ. Монгол хэлэнд шаварт унсан шарын эзэн хүчтэй гэдэг үг байдаг. Харин сэтгүүл зүг шаварт унгасан эзэд нь сонгуульд өгтөл хүчгүй. Сонгуул хоногоор ойртох тусам үндэсний сэтгүүл зүйн салбар огцом сэргэж үнэн арийн шингаа харуулдаг нь гин биш зан болоод удлаа. Үүнийг хүн бүр л мэддэг, бас мэдэрдэг. Тэгээд л захиалгад төлбөрт бичлэгүүд худалдагдсан сэтгүүл зүйн хувь тавилангаар тоглоно. Авиаслаг олон сайхан сэтгүүлчид улаан зангиагаар гангаравч ухаан санаагаа худалдчихад жинхэнэ хараат сэтгүүл зүйн ертөнцид жиргэж өгцгөөндөө хөөрхис. Харахад өргөдмөр, бодоход гунигламар. Сэтгүүлчин бол ингэж бичиж чадахгүй. Бид нар бас өөрсдийнхээ салбарыг хайрлана. Та гадна талаас харж байгаа болохоор ингэж жоо хатуу хэлвүү. Ерөөсөө байдал ингэж танд мэдрэгдээд байна уу? Гэхдээ ер нь зөвхөн надад биш шүү дээ. Ааха. Энэ сэтгүүл зүй хүрээний ерөөсөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байгаа хүн бүхэн бол манай сэтгүүл зүй өнөөгийн байдал бол яг шавар дунсныг бол хараад байгаа байхгүй. Нэг үгээр бол эзэдийн иргэшээлэр хараат сэтгүүл зүй өнөөдрийн манай сэтгүүл зүйд хүчтэй хөлтөлж шүү дээ. Энэ сонгуулийн 4 жилийн мөчлөгийн хугацаанд бол эзэд бол өөрийнхөө иргэшээлд авсан тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээ зүгээр нэг одоо муухай хэлэх юм бол нэг ам зогоох төдий амдруулаад хамгийн гол нөгөө эзэгтэй цаг үе буюу нөгөө сонгуулийнхаа жилийг л хүлээж штэ. Тэгэл тэр үед нь бол хамаг хүчээ нөгөө цуглуулж хуримтлуулсан ямар нэг аргаар цуглуулж хуримтлуулсан тэр хөрөнгөө өнөөх одоо хэвлэл мэдээллийнхээ салбарууд руу шингээдэг. Тэгэхээр нэг ам орж хөдөлгөөнд ордог тий сэтгүүлчдийн одоо энэ нүүрт тэнийдэг тий баясгалантай болдог. Нэг ийм үзэгдэл бол ер нь магадгүй сүүлийн бараг 20 жилийн сонгуулийн циклүүдээр тий манай сэтгүүлчүүд гарч байгаа хувиралтууд байхгүй өөрчлөлтүүд байхгүй. Тэр үед бол оршин тогтнох нэг боломжтой юм шиг гэрэл гэгээтэй харагддаг. Тэгээд түүнээс хойших одоо сонгуулийн дараах өдрүүдээс хойш бол сэтгүүл зүйн ердийн тэм нэг унтаа тий сэтгүүлчдийн амьдрал ч гэсэндээ бас нэг тийм өдөр хоногийг арга цаасан нэг ийм байдалтайгаар өнгөрөөд байна уу гэдгийг бол хүн бүхэн анзаарч байгаа шүү дээ. Таны энэ шишээ болдог нийтлэл бол хэвлэлийн эрх чөлөөнөөс хэлэх үггүй сэтгүүл зүй гэдэг миний өнгөрсөн жил бичсэн сэтгүүл бүр 14 оны хойлоо. Тийм бах 14 оны ч байна уу. Сэтгүүл зүйн тухай бичсэн шүүмж байхгүй юу. Тэгэхээр яг үнэндээ бол үнэн юунд байна вэ гэвэл эзэд өөрсдийнхөө чи эрхшээлээр тийм Монголын сэтгүүл зүйн хөгжлийг тодорхойлж шүү дээ. Яг үнэндээ бол. За тийм. Тэгэхээр та хоёр бол шууд эзэдэг яриад эхэллээ тийм үү? Сэтгүүл зүй өнөөдөр эзэд. Сэтгүүлчд өөрсдөө гэдгийн дотор сэтгүүлч байхын утга учир сэтгүүлчийн ёс зүй гэдэг нэг том ухтгун. За дээр нь тэр хэвлэлийн эрх чөлөөг таны сайд дурдсан. Энэ олон юмнууд ингээд бүгдээр хамтдаа шаварт унтсан гэж хэлэх гээд байна уу? Ер нь тийм. Гүнөө ёс суртахуун байх ёстой юм гэдгийг та арай сэтгүүлчдэг бүгдийг ингээд тэр ёс суртахуунаас худалдсан гэж хэлэх гээд байна уу?
Би үл сэтгүүл зүгэл нь штэ яг үүтгэлийн бас нэг жоохон ийм бахаас гарсан аргагүй ч юм болов уу гэж олж хардаг байхгүй. За. Жишээ нь бол Францын Людвиг ван бол яг сэтгүүл зүйн түүхэнд бол өөрийнхөө тухай бичсэн одоо үннийг бичсэн бүх одоо сэтгүүлийн одоо тэр үеийн сонинуудыг те шатааж исэн түүх байдаг шүү дээ. Жишээ нь бол Их Петр хааны тухай гарсан Оросын анхны сонин сэтгүүлүүд бол толгой гарчиг нь юу гэдэг нэртэй байсан бэхээр Европын улс орнуудад эзэн хааныхаа нэр алдрыг мандуулна гэдэг тийм гарчигтай байсан байхгүй. Жишээ нь бол сэтгүүл зүйн түүхэнд бол Наполеон Бонафарт бол яг цэрэг дайныхаа үйл ажиллагаанд бол яг хэвлэл мэдээллийг бол тэр зам сэтгүүл зүг бол те сонин сэтгүүлийг бол хамгийн одоо уран нарийн одоо ашигласан тийм улс төрчийн нэг тооцогддог шүү дээ. Тэгэхээр бол ямар нэг одоо нөгөө өнцгөөс нэг харах юм бол сэтгүүл зүй бол яг л ингээл үүтгэлийнхаа анхныхаа лон жилүүдэд тийм үү те ямар нэг байдлаар бол улс төрчтэй эрх мэдэлтэнгүүдтэй бол холбоотой байсан те. Тэд нар бол өөрсдийнхөө дуу хоолойг өөрсдийнхөө орчин тогтнох тэр нэг орон зайг өргөжүүлэхийн тулд бол сэтгүүл зүйн бүтээлүүдийг бол ашиглаж байсан байгаа юм. Тэгэхээр эн чинь нэг одоо анхдагч улбаанаасаа явсаар байгаа л өнөөдөр манад болоод байгаа үйл явдал бол бусад өрөндийн ч юм уу энэ дорны улсууд гүрнүүд бол давтагдаж л байсан. Явж л байсан те. Тэр л нэг юм явж ирсэн нэг тойрог дунд л бид нэр эргэлдэж байгаа юм. Тэгэхээр эзэд юуг олж харсан бэ гэхээр орчин тогтнохын тулд бол өөрсдийнхөө одоо юу гэдгийг үзэл бодлыг эсвэл байр сууриа үгүй бол энэ амьдралынхаа мөн чанаруудыг далдлахын тулд бол те хамгийн хүчтэй хэрэглэж болох зүйл бол хүч хэрэглэх бол боломжгүй болцсон. Ямар нэгэн зэвсэглэл ч юм уу те тодорхой одоо ийм дэглэмээр барьж явах бол боломжгүй болцсон. Энд чинь хүн төрөлхтний соёлын болоод хүн төрөлхтний оюун санааны ертөнц чинь нэлээд задгарчлаа шүү дээ те. Тэгэхээр бол ер нь бол энэ барьж цагдаж байж болох хамгийн энгийн болоод те хамгийн боломжтой салбар юу байна өнгөт түүнийг бол хэвлэл мэдээлэл юм байна гэж олж харсан. Тэр бол 20 дугаар зууны их үе. Тэгээ үүнээс хойш бол явсаар хагаад тэр нэг энэ нийгэмд гарч яасан, улс төрд гарч яасан, эдийн засаг соёлын хүрээнд гарч яасан бүх зүйлүүд бол ямар нэг хэмжээгээр сэтгүүл зүйн хөгжилд бол нөлөөлж исэн байгаа юм. Сэтгүүл зүйн хөгжил. За энэ бол түүх юм байж. Энэ юм байж. Нэг талаасаа энийг таавал яг энэ нэг зүү тогтолц юм явж гин гэж хэлэх гээд байна. Гэтэл бид нар өнөөдөр хэвлийн эрхчлөө гэдэг жинхэнэ утгаараа байж болохгүй байхгүй л байх л та. Гэхдээ ядаж одоо бидний хэлээд байгаагаар тарих угаалтыг зогсооцсон. Бид нар өөрийнхөө хэрэгцээтэй үнэн мэдээллийг авч суртсан. Худлаа мэдээлсэн бол тэр хэвлэл мэдээллийн байгууллага дампуурч гэдэг тэр тогтолцоог нэгэнт дэлхийд бий болчиход хахад бид нар одоо ингээд яах юм? Энэ зүү тогтол нь ингээд тодорхой хугацаанд үргэлжлэн одоо ингээд байдаа гэд байх юм уу? Ер нь бол юу юм шиг байгаа. Би үл нэг иргэний сэтгүүл зүйн тухай дандаа боддог байхгүй. Жишээ нь мэрэгжлийн сэтгүүл зүйн дэргэд бол иргэний сэтгүүл зүй бол бас тодорхой хэмжээний өөрийн гэсэн хүч орон зай бий болгочих тийм. Тэгэхээр энэ хоёрын хоорондох харилцаа энэ хоёр одоо сэтгүүл зүйн юу хэмдэ төрлөх юм уу тийм. Энэ хоёрын хоорондох энэ харилцааны хэр штэ тийм ээ одоо 50-50% гэдэг юм уу эсвэл хөгжлийн ямар одоо төвшөнд байна гэдгийг шалтгаалаад яг тэр тухайн үндэсний өөрсдийнх нь одоо мэрэгжлийн сэтгүүл зүйн хөгжил бас шалтгаалаад байна. Тэгэхээр иргэдийн дуу хоолой нэг үгээр бол нийгэмд хэдий ч нэ хүчтэй байна. Тэр хэмжээгээр бол сэтгүүлчдэд бас тэр иргэний сэтгүүл зүйн нөлөө байна штэ. Гэхдээ манайд бас иргэний сэтгүүл зүйн тухай ярих юм бол асуудал байгаад байгаа юм. Жишээ нь бол одоо зүгээр яриан дундаа хавчуулахад бол иргэний сэтгүүл зүйн бол хамгийн тодорхой томоохон төлөөлөгч бол Баабар гэж бодъё тийм үү. Ер нь тийм тийм. Жишээ нь бол Баабарын бичлэгийн төрөл одоо хэлбэр Баабарын одоо бичлэгийн тэр өнгө аяс найруулгын ч бай тийм үү тэр өнгө аяс бол манай мэрэгжлийн сэтгүүл зүйд бас их нөлөөлсөн шүү дээ. Нөлөөсөн. Гэтэл сүүлийн үед бол одоо нөгөө тэр нэг сошиал ертөнцид байгаа энэ чинь хүн бүхэн сэтгүүлч болчихлоо шүү дээ. Хүн бүхэн өөрөө өөрийнхөө дуу хоолой үзэл бодлыг илэрхийлдэг ийм нээлттэй орон зай, ийм цаг хугацааны дотор бол хүн өөрийгөө илэрхийлэхдээ бол ямар ч өвөрмөц найруулгын хэлбэрийг ямар ч тэ одоо арга барилыг ур чадвараа илэрхийлэхийн тулд баримталж болж шүү дээ. Тэгэхээр энийг өөрөө эргээд мэрэгжлийн сэтгүүл зүгээр мэрэгшиж байгаа, суралцж байгаа залуу сэтгүүлчд ч юм уу, оюутнуудад ч юм уу те нэг тийм сөрөг байдлын нөлөө үзүүлж байгаа гэдгийг бид нэрээс анзаарахгүй байна. Сөрөг байдлаар. Одоо боддоо. Ер нь сэтгүүлчд бол баримтыг маш сайн боловсруулж байх ёстой мэрэгжлийн хүмүүс. Ер нь бараг судлаачийн төвшөнд. Тэгжээж тэр үнэн бодиттой баримт дээрээ тулгуурлан тийм үү нийтлэл нэвтрүүлгээ хийх ёстой шүү дээ. Гэтэл одоо манай яг нэг үгүй хэлэхэд бол ихэнх сэтгүүлчид бол өөрсдийнхөө тэр цуглуулж байгаа баримтуудыг бол зүгээр Google дээр л олчихж байгаа байхгүй юу? Тэ нөгөө хайж явдаг, эрен сурвалжилдаг тэ учир шалтгааны одоо тэр мөнэн худлыг илрүүлдэг, тодруулдаг тэр үйлдэлүүд нь тэр үйл хэрэг нь баг болчихсон. Тэгэхээр нэг бэлэн зүйлүүдээр нэг зүйл ингээл тавиал нэг үгээр бол сэтгүүлчдийн өөрсдийнх нь
энэ мэрэгжлийнхэн төсөөлөл нь бол нэг тийм копи паст болчихж байгаа. Хаа нэг юмнаас ингээд нэг копи хийгээд тэрийг ингээд буцаагаад тавьчихдаг. Тэн дотор бол яг нөгөө хувь сэтгүүлч хүний өөрийнх нь анализ, дүгнэлтүүд, тэ үзэл бодлын хандлагууд, байр суурь эднэр бол байхгүй болчихж байгаа юм. Тэгэхээр нэг энэ тохиолдолд чи нөгөө эзэд мэдээж тийм хүмүүсийг бол маш амархан ашиглаад байгаа юм л да. Яг л ихтгэл үнэмшил. Тэр мэрэгжлийн нэг ёс зүйтэй хамт хүний нэг өөрийн ихтгэл үнэмшил, түүнээс бий болсон хүний үндэс зүйлсэт нэг юм байдаг байхгүй юу. Тэгтэл би маш олон сэтгүүлчдийн жишээн дээр бол ерөөсөө ямар ч ихтгэл үнэмшилгүй, тодорхой байр суурьгүй, мэрэгжлийн ёс зүйгүй, тэгээд өөрийн биз ёсчлон баримталдаг ихтгэл үнэмшил байхгүй болчихсон. Нэг ийм нэг хэсэг бүлэг мэрэгжлийн хүмүүсийн бөөгнөрлийг тэгээд нэг тодорхой нэг тийм боломжийг харсан, боломжийг хүлээгээд ингээд нэг цаг хугацааг өнгөрөөж байгаа. Ийм л итгэхгүй байр суурийг бол анзаараад байгаа байхгүй. Та энийг ингэж хэлэхдээ бол яг өнөөдөр сайд гэхэд 100 гарчлаа. Телевиз гэхэд одоо энэ Univision-аар бид нарыг үзэж байгаа. Univision дээр л гэхэд одоо миний ойр мэддгээр одоо 60 шахчлаа. Тэгэхээр энэ жоохон орон зайд, энэ мэдээллийн зах зээлийн энэ жоохон орон зайд, энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ороод ирэхээр чинь копи паст хийхгүй гэж яах юм. Мэдээллийн үйл явдал нь хаана байгаа даа. Тэр юм болгонд судлаачийн төвшөнд яг тийм өрсөлдөөн дунд байгаад болохоор ингэчээд байна уу? Эсвэл ерөөсөө мэрэгжлийн сэтгүүлч гэдэг имийг бид нар зүгээр л мэдээ уншдаг хин нэгнээс хоёр өгүүлбэр, хоёр асуулт тавиад тэрийгэ телевизээр дамжуулцдаг хүмүүсийг нэрлснээс болоод байна уу? Аль нь илүү вэ? Ер нь бол яг нарийнда бол энэ мэрэгжилч яг зохиолчтой адилхан юм байгаа юм шүү дээ. Яг мэрэгжил нь бол би юугаар нь адилхан байх гэхээр ерөөсөө тэр байгалийн өгдөл тэр авиас гэдэг зүйл бол яа харахгүй сэтгүүлч гэдэг мэрэгжлийн өөрийг нь тодорхойлох нэг одоо зүйл байхгүй юу. Гэтэл яг нарийнда бол шүү дээ энэ олон телевизүүд бий болсноор байна шүү дээ нэг зүгээр ингээд юу гэдгийг нэг энэ эфирээр гарч од болох гэсэн хүсэлтэй тийм үү тийм сонирхол бас их олон одоо хүнд бий болсон. Тэр чи яах юм тэгээд тэр олон телевиз чинь тэртээ тэргүй байж байгаа юм чи яах юм. Тэгээд хин богоогч гэсэн оруулаад тэр нь од болох боломж байгаа юм чи тэр цаад хүн хүсээд байгаа даач биш. Эцэд чинь али хийж байгаа айгу царайтай орж ирээ сууцгал гэх гээд байгаа юм биш үү. Би бол яг нарийнда бол түрүүний асуулттай холбоод болоход бол мэдээж бол ерөнхийдөө бол одоо зөвхөн манайд ч биш дэлхийн ертөнцид бол одоо 20 дугаар зууны сүүлийн үед бол нэг тийм биг бум боллоо шүү дээ. Бүх салбарт бол тесрэлтүүд бий болсон тийм. Тэр нь бас л адилхан мэдээллийн тесрэлт болсон байхгүй. Тэгэхээр мэдээллийн тесрэлт одоо ингээд энэ техникийн боломжтой ийм цаг ирнэлөө шилжээд ингээд мэдээллийн тесрэлт болгоод хүн бүхэн ямар нэг байдлаар бол тэр мэрэгжлийг сонирхох сонирхол тийм илүү өмнөх цаг үеэс бол илүү хүчтэй өрнөж байгаа байхгүй. За нэг хүчин зүйл нь. Тэгэхээр энэ дээр үл шүү дээ тийм ээ. Маш олон хүн энэ мэрэгжлийг сонголт хийж байгаа учраас тэндээс биш тийм ээ. Авиастайг сонгохгүй ч юм уу тийм туйлын дур хүсэлтэй, сонирхолтой, хүсэл мөрөөдөлтойг нь сонгож олох гэдэг нэг тийм шалгуурууд өөрөөсөө шалгуурынх нь үнэлэмжүүд, шалгуур нь өөрөө яг тэр тесрэлттэйгээ хамт бас тесэрсэн байхгүй. Тэгээ нэг үгээрөө шалгуур унчиж байгаа юм. Шалгуур унчиж байгаа. Тэгэхээр ямар хэмжүүрээр вэ штэ бид нар юу гэдгийг сэтгүүл зүйн мэрэгжлээс суралцж байгаа оюутнуудыг сонгож авч байгааг бол магадгүй нүүр царай ч юм уу, бие галбир ч юм уу нүд хөмсгөр сонгоод цаана нөгөө нэг төрөүний миний хэлдэг тэр байглаас өгөгдчихсэн байх ёстой байдаг. Тэр гол одоо үзүүлэлт буюу тэ үзүүлэлт гэж нэрлэж байна. Тэ гол үзүүлэлт буюу нөгөө нэг авьяаслаг байх ёстой, авьяастай байх ёстой гэдэг тэр зүйлийг бол хоёрдугаарт тавьснаар байна штэ. Яг үүндээ бол мэрэгжлийн ур чадвар, сэтгүүлчдийн мэрэгжлийн ур чадвар бол буурахад нөлөөсөн байх гэж би анзаардаг шүү дээ. Тэгээ өнөөдөр чи одоо бараг 20-од сургууль сэтгүүлч бэлтэж байна л да. Анханаас эхнээсээ дипломын урьдчилсан хамгаалтууд яваад зарим нэг багш нартай уулзаж хахад бол сэтгэл дундуурхан. За би ч олон хамгаалтан дээр сууж бас оюутнуудтай уулздаг юм. Тэгээ яах юм? Энэ биг бүүн болчлоо. Тэр тесрэлтийг дагаад тэгээд одоо бид нар хүссэн хүсээгүй гэрт чинь орж ирээд та бүхэн ярьж гисэн хүсээг багт нь ороод ярьж л байгаа. Зарим нь сувгаас олж л байгаа баг. Тэгтээ ингээд ороод ирж байгаа юмд бид нар тэгвэл яаж өөрсдөө бид нар яах ёстой юм? Та яг нөгөө шүүмжлэл судлал гэдэг талаасаа бол өөрийнхөө дүгнэлтээ хэлэх баг. Зүгээр жирийн үзэгчийн хувьд тэгвэл яах юм? Нөгөө миний түрүүн хэлдэг зарчим байхгүй шүү дээ. Энэ телевизийг хүн үзэхгүй байхад энэ ингээд дампуурах ёстой юм аа. Үзэгчгүй болцсон гэдэг тийм юм манайд нөлөөдөөгүй тул эздүүд чинь түрүү чи хэлдгээр 4 жил нэг голын зогоож байгаа л тэгэл сонгуулиар хідэн төгрөгийн өгөөд л тэгэл өөрийнхөө туг далбаа болгоод дуусгачих л та. Яг үндэ бол арга зам бол их бүрхэг байгаад байгаа
Жишээ нь энэ одоо би бол одоо энэ үүсэт байгаа нөхцөл байдлыг байна шүү дээ, тийм ээ. Одоо энэ нөхцөл байдлаас гарах тийм арга замыг бол ерөөсөө их бүрхэг байна гэж харж байгаа. Тэгэхээр ер нь бол яг хөтэ тийм жоохон утоп ч юм уу нэг үл гүйцэлдэх санаа байж магадгүй. Хамгийн гол байна шүү дээ, тийм ээ. Энэ сэтгүүл зүгээ аврах байна шүү дээ, тийм ээ. Тэр арга зам хинд байгаа сэтгүүлчд өөрсдөд нь байгаа байхгүй юу? Зүгээр миний одоо анзаарж байгаагаар тийм. Тэгэхээр нэг үнэхээр энэ мэрэгжилтэд дуртай, энэ мэрэгжлийн төлөө гэсэн одоо тийм нэг чин зүрхний ч юм уу тийм юу байвал энэ ёс зүйн баримтлах хэрэгтэй юм шиг байна тийм. Өөрөө өөрийгөө мөн чанарыг тийм өөрөө өөрийнхөө тэр үзэл бодлыг үзэл итгэл үнэмшлээ бол тийм баримтлах юм шиг байна. Тэгэхээр бол ер нь юм гэдэг чинь ер нь альва юмны салбарын хөгжил гэдэг бол тухайн салбарт одоо ажиллаж байгаа хүмүүсийн тэр нэг ир зэрэгс шалтгаалаад байна шүү дээ. Ир зэрэг шалтгаалаад байна шүү дээ. Тэгэхээр бол би энэ олон телевизүүдийн байгаа ч юм уу эсвэл сонинууд байгаа эсвэл сайтууд байгаа болно шүү дээ. Тэгтээ тэргүй нэг юм аяндаа зэгцрэх тогтолцооны онол гэж ярьдаг шүү дээ. Нийгэмд үл ерөөсөө тэгтээ тэргүй нэг ийм буумууд үүсдэг. Бүх салбарт үүсдэг. Гэхдээ тодорхой цаг хугацааны дараа бол энэ өөрөө аяндаа хөвших, тогтнох тийм үзэгдлүүд бий болдог. Шинэ хоёулаа сая боловсролын салбарт 20 гаруй сэтгүүлж бэлддэг сургууль байна гэж ярьлаа шүү дээ. Гэтэл энэ 20 гаруй сургууль бол зөвхөн миний сүүлийн үеийн ажиглалтаар бол шүү дээ. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд бол одоо бол 10-ын дотор орсон шүү дээ. Тэгэхээр нөгөө 20 байсан чинь ягаад 10 руу орчих өгвөл аяндаа энэ үйл явц өөрөө тийм үү эдийн засгийн шалтгаанаар ч гэдэг юм уу нийгмийн шалтгаанаар эсвэл хүмүүсийн үзэл хандлага байр суурь сонирхлын шалтгаанаас ингээд энэ хүрээ хязгаарч өөрөө хямгдаж эхлээд тэгэд гарцаагүй энд бол нөгөө нэг шалгарлын явцад бол аяндаа зэгцрэх одоо тогтолцооны хууль ёсоор бол тэр үлдэх ёстойнууд нь үлдэж байгаа тийм. Тэрнтэй адилхан энэ сэтгүүл зүйн мэрэгжлөө ингэж их сонирхож хошуурсан энэ олон дотор тийм үү те. Тэгтээ тэргүй Монголын сэтгүүл зүйн түүхэл тэр шигших тийм үү те. Өөрөө өөрсдийнх нь байр сууринд нь тавих те. Түүхэн үннийг нь түүхэн мөн чанарыг нь те. Түүхэн одоо идеалуудын те. Түүхэн одоо тэр бит хүмүүсийг нь тийм үү оюун хүмүүсийг нь тодруулах тийм юугаа бол өөрийнхөө аяндаа нэг тийм одоо үйл явцаар бол хийгээд байх бах. Гэтэ тэрэнд нөлөөлөх бол мэдээж хүчин зүйлүүд бий. Тэр нь бол мэрэгжлийн сэтгүүлчдийн байгууллага ч юм уу те. Тэндээс баримталж байгаа эсвэл одоо олон улсаас орж ирж байгаа төсөл хөтөлбөр ч юм уу те байж болох. Эсвэл энэ энийг өгөрөл сэтгүүл зүүн хүрэндэх тэр нэг их чөлөөний те хараат бус байдлын хэвлэлийн тухайтай ойлголтуудыг төлөвшүүлэхийн талаарх хийж байгаа арга замуудаас байх байх л да. Гэтэ бол надад бол одоохондоо бол тийм тодорхой зүйл харагдахгүй байгаа байхгүй. Гол миний зүгээр ажиглаад байгаа зүйл бол тэр сэтгүүлч хүний өөрийнх нь мэрэгжлийн ёс зүй, тэр мэрэгжлийнх нь тэр мэрэгжилтэд хандж байгаа одоо зөв хандлага. Энэ л магадгүй тэр эздийг чөдөрлөх те эздийн хүслийг хязгаарлах тийм л чагтах нь болох байх гэж бодоод байгаа шүү дээ. Яа. Наадах чи сонсохоор эзэд гэдэг бол ерөөсөө ганцхан зүйлдээ шунтсан. Тэр тийм. Тэгээд сэтгүүлчдэд өөрт нь байгаа гэж байгаа. Гэхдээ би одоо энэ Батишгийн яриаг би өөрчнөд цугсаанд урьжсэн шүү дээ. Хүрлбаатарын Батишг сэтгүүлч. Өнөөдрийн сэтгүүлчдийн ерөнхий байдал юу вэ гэдэг. Тэгээ би 20 жилийн өмнө тэр яриаг сонсчихсон. Өнөөдрийн сэтгүүлчдийг юу харахаар ерөөсөө ядуухан. Тэгээд нэг ажилтай байх, цалинтай байх, амьдралын зайлшгүй шаардлагатай. Дуртай үгөө хэлэх боломжгүй. Ийм байгаа хүмүүст тэр өнөөдрийн талхаа олж идэхин тулд нэг тэр ажлыг хийсэн болоод байж байгаа хүмүүст тэр эр зөрг гарах юм хэрэл байх бол. Тэгвэл одоо сэтгүүлчдэд өөрт нь байгаа юм бол хэвлэг мэдээллийн хэрэгслийг өмчлөөд байгаа. Эзэд гэдэг нь. За эзэд гээд яг ерөнхий нэрлэж байгаа боловч энэний ард ерөөсөө улс төр бизнесийн бүлэглэлийнхэн л байгаа шүү дээ. Тэрийг нэрээр нь нэрлэлчээ. Тэдэнд ингэж бас тарихыг угааж болохгүй. Ингэж ч арайч болохгүй гэдэг бодол төрөхгүй мүү? Тэднийг яагаад тийм ухамсарт байдалд ухамсарлаж болох тийм тохиолдлыг үгүйсгээд яриад байгаа юм та? Ер нь бол шүү дээ тийм ээ. Зүгээр шунлын хязгаар тий. Нэг үгээр бол одоо хүссэн одоо шунахын хязгаар гэх юм да. Энэ хүнд бол бас нэг тийм тогтоож хэмдэж болохгүй нэг зүйл шүү дээ. Хүний ууг бол мөн чанаар нь бодох юм бол. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүх бол ерөөсөө тэр нэг шунал гэдэг нэг зүйлээр өдөөгдөөд тий. Тэгэл буруу явчихсан зүйл юм шиг байгаа шүү дээ тий. Тэгэхээр эздэд бол ерөөсөө ганцхан л тэр эрх мэдлийг атгаж байх гэдэг шунал байгаа шүү дээ. Тэгээ энэ үл өөрөө жиг улаарсан үйл явдал байхгүй юу. Тэгэхээр улаарсан хүн бол хамгийн түрүүнд юугаа алддаг, ухаанаа алддаг байхгүй юу. Ямар ч юмд улаарсан. Сайн муу зүйл ялгаагүй. Сайн зөвлөдөж бас ухаанаа алддаг явдал байдаг шүү дээ. Тэгэхээр бол эзэд бол яг өндөө бол одоо ингээд нөгөө Мексикийн бүх шиг нүдний хилдээд тий. Тэгэл нэг тийм улаан юм харсан байгаа. Тэр улаан юм нь бол эрх мэдэл мөн л дөө. Тэгэхээр энэ эрх мэдлийн одоо нэг үгээр бол энэ эрх мэдлийн биш дээ улаарлаас яг үнэндээ бол өөрийгөө чөлөөлөх тийм эр зэрэгтэй хүн бол
Одоохондоо бол манай энэ нийгмийн харилцаанд улс төрт бол байхгүй. Яагаад вэ гэхээр улс төр нь өөрөө яг зөв явдаг голдөрлөөрөө яваагүй. Улс төр нь шүү дээ тийм ээ шог өөртөө баруун зүүн бөөрөндөө мөнгө нийлүүлчихсэн байхгүй юу? Тэгэхээр нөгөө мөнгө улс төр хоёрын хамаарал дундаас юу гардаг вэ гэхээр улаарсан шунлал үүснэ шүү дээ тий. Тэгэхээр шунлалтай байгаа хүн бол өөртөө байгаа боломжийг алдахыг хүсэхгүй шүү дээ. Тэхийн тулд нөгөө хэвлэл мэдээлэлтэйгээл зуралтахаас өөр арга байхгүй. Би нэг сайттай болъё, би нэг телевизийн эзэн болъё, би нэг сониныг атгачихъя гэж бодохоос өөр ямар ч арга байхгүй. Яг таны асуулттай холбоотойгоор би бас боддог байхгүй. Сэтгүүлчдээс эер зэрэг шаардаад байна. Энэ цаг үеийн шаардаад байна. Ард түмний шаардаад байна тий. Өнөөдөр бидний нийгмийн уур амьсгал сэтгүүлчдээс шудраг байхыг тий, үнэн байхыг, эер зэрэгтэй байхыг шаардаад байгаа байхгүй. Энэ бүхний цаана шүү тийм ээ. Яг нарийнда эер зэрэгтэй хүн хэн байдгийг, шудраг хүн хэн байдгийг тийм үү. Өөрийгөө биш тийм ээ чөлөөтэй илэрхийлэх тийм боломжтой хүн хэн байдгийг авьяастай хүн л байдаг. Тэгэхээр авьяас юуг дагуулдаг вэ? Эер зэргийг дагуулдаг байхгүй юу? Авьяас юуг дагуулдаг вэ гэхээр шүү дээ. Өөрийн гэсэн мөн чанарыг дагуулдаг байхгүй юу? Авьяас юуг дагуулдаг вэ гэхээр маш хүчтэй итгэл үнэмшлийг дагуулж байдаг байхгүй юу? Тэгэхээр би яриагаа яагаад энэ сэтгүүл зүйн мэргэжлийн их онцлог авьяастай их холбоотой юм байна гэж хэлэх гээд байсны маань ерөнхий шалтгаан бол тэр. Тийм цаад шалтгаан нь бол тэр. Тэгэхээр бол би бол энэ тогоон дотор бол олон авьяасгүй хүмүүс амьдрал байгаа гэж ойлгоод байгаа юм. Энэ тогоон дотор бол тий. Гэтэл яг үнэндээ шалгарал явагдаад тийм үү те шудраг зарчмууд үйлчлээд эхлэх юм бол авьяасгүй хүмүүс үл өөрсдөө аяндаа тэр шахагдаж эхлэх тийм л зүй тогтолтой юм шиг байгаа шүү дээ. Юус урлагийн бүх салбар тийм шүү дээ. Сэтгүүл зүй өөрөө урлаг шүү дээ. Яг нэрэндээ бол өөрийгөө илэрхийлэх урлаг байна. За. Эзэд сэтгүүлч авьяас чадвар тэгээ зүй тогтол. За таны би сая нэвтрүүлгийн хахинд хэлсэн өөр нэг асуудал руу би орё гэж бодож байна. Яагаад ч юм энэ сэтгүүл зүй гэдэг өөрөө одоо тэр өстө иргэний сэтгүүл зүй гэдэг дотор хүмүүс элдвэр нь хэлээд загнаад шүүмжлээд ингээд байгаа мөртлөө үзэгчд өөрсдөө дургуутлаа илэрхийлээд сувгаа солиддог ч юм уу тэрүүгээд байгаа мөртлөөсөө яг цэвэр мэрэгжлийн шүүмж судлал гэж чинь байхгүй. Өдий болтол олон жил явж ирсний гай энд бас байна уу? Бага. Яагаад тэгж чинь сэтгүүлчид өөртөө яагаад чинь бүхнийг хийж чаддаг юм шиг, бүхнийг шүүмжилж чаддаг юм шиг, бүхнийг өстой сонингоор ялаа алдаг шиг алж чаддаг юм шиг болоод хүний үг сонсож чадахгүй дэ болцсон тэрүү тэдний өөдөөс үг хэлэх тийм хэцүү болцсон дэ тэр яагаад тэгч вэ? Ер нь бол өмнө нь ч манай сэтгүүл зүйд шүүмж их бага өгсөн шүү дээ. Анзуур утга зохиолын салбар юм уу урлагийн бусад салбаруудад бол шүүмжлэл бол харьцангуй бас тодорхой төлөөлөгчтэй байсан. Өнгөрсөн нийгмийн үед ч ялгаагүй 90-ад оноос хойш ялгаагүй тий. Сэтгүүл зүйд бол ингээд ажиглаад байхад бол сэтгүүл зүй салбар нь бас яг их нарийн гинжээ холбоогоор холбогддог юу зүйл нь бол энэ хүн хийгээд нийгмийн орчин хүний сэтгэл зүй тий холбогддог юм шиг байна. Илүү нэгт. Тэгэхээр тэр үүднээс байна шүү дээ. Ер нь бол 20 дугаар зууны үе эхэлсэн хүн ер нь сэтгэл зүйн хувьд хэврэгшсэн шүү дээ. Тэ. Ягаад гэвэл хүн өөрөө бусдаас үг дуулаад түүнийг тесвэрлэх чадвар нь их багассан. Өмнө нь илүү байсан гэж. Хайцангуй илүү байсан. Илүү байсан гэж би яагаад үздэг вэ гэхээр шүү дээ. Хүмүүсийн бие биенээ ойлголцох тэр одоо нэг хандлагууд нь айгүй нээлттэй байсан байхгүй юу. Тэнгүүт бид нар дандаа ингээд нэг юм харилцааны цаанаас та бүхэн харилцаад эхлэнгүүт тэ битэрийн дундуур нэг юм ороод ирсэн шүү дээ. Хүн хүндээ загталвчгаа байгаад эхлэнгүүт л тэгэл хүмүүсийн хоорондох сэтгэлийн нэг юм чинь ингээл нэг хүрээнд нэг шилэн ханд орно шүү дээ. Одоо ингээл төвчлүүр дараад ингээл өөртөө комент бичиж байгаа хүнд бол намайг хинч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би үл тэнд ямар ч ёс зүйгүй тийм юу бодсноод илэрхийлж болж байгаа байхгүй тийм. Гэтэл яг ийм нөгөө нэг бидний дундуур дамжлаг болсон зүйлүүд байгаагүй учраас хүмүүсийн харилцаа бол хацгаа нийттэй. Нүүр нүрэн дээр ээлждэг тийм. Бие биенийхээ санаа бодлыг сонсчдаг ийм байжгаад гэтэл юм ингээ ингэсэнгүүд хүмүүсийн хоорондын харилцаа холдоод ирэнгүүд хүн улам өөртөө найддаг тий өөрийнхөө үнэн гэдэгт маш хүчтэй итгэдэг тий ийм нэг юм сэтгэл зүйн хэврэгшил хөрчихсөн. Энийг бол нийгэм сэтгэл зүйн хандлага тий энэ нийгэм сэтгэл зүйн хандлага чинь хамгийн түрүүнд илэрсэн салбар нь сэтгүүл зүй. Сэтгүүл зүй. Нөгөө нэг сэтгүүл зүй гэдэг зүйл чинь хүн бүхний ширээн дээр тий хүн бүхний дэлгэцэн дээр ингээ хүрээд ирэнгүүд тэр сэтгүүлчид өөрөөсдөө уншигчдаараа үзэгчдээрээ дамжуулаад өөрсдийнхөө нэг юм тодорхой хүрээнүүдийг бий болгочих байгаа. Тэгээ тэр хүрээнээс хөндлөнгийн ингээд нэг юм үзэл орж ирэх юм бол тэрийг хүрээн дотор нь эсэргүүцэж хүлээж авдаг нөгөө хүн өөрийнхөө хүрээн дотор байгаа учраас тэн дотор ч бас эмзэг хүлээж авдаг болчихгоо сэтгүүлчид бие биендээ шүүмжил хийхээ байчихсан юм билий. Ер нь.
яасан бөхө тус-тусдаа нэг ийм хүрээ үсэх гэдээсэн байхгүй юу. Тэгээд нөгөө шүүмжлэл гэдэг зүйлийг яг зүгээр ер нь бид нар шүүмжлэл гэж яриад ингээ хэвсчихсэн болохоос биш яг нариндаа бол шүү дээ тийм ээ ер нь бүх салбарын шүүмжлэлийн хувьд шүү дээ шүүмжлэлийн хувьд бол тэг гурван зүйлийн ухтхууныг л тээж яваад байгаа юм. Шүүмжлэл биш шүүмж судлал гэдэг ийм холбоо үг юм биш үү? Үгүй бас ч тийм биш. Бас болохгүй. Бас болохгүй. Критик гэдэг үгөөснийхээ утгаар бол тэн шүүмж гэдэг юм зүйл байгаа байхгүй юу? Шүүмж тий. Критик гэхэлэр чинь монголоор шүүмжлэл гэхлээр ерөөсөө л шүүмжлэн гэдэг чинь нэг өөр утга байгаа даа шүү дээ. Ингээд дээрээс нь буруутгал гэдэг нэг утга орж ирээд байгаа юм шүү. Тий. Тэгэхээр нөгөө одоо яг үгийнхээ одоо үндсээс шүүмжилнэ гэхээр л нөгөө тэр хүний биш үү тийм ээ хийсэн бүтээсэн альва нэг зүйл дээр бол тий эсрэг байр суурнаас тий их хатуу ширүүн үгээр тийм ээ шүүмжлэх юм байна гэдээ ойлгочихгүй. Тэгэхээр энэ үгэнд бас утга байгаа. Гэтэл яг нариундаа бол шүүмжил дотор бол нэг гурван зүйл байна гэж бид ярьсан шүү дээ тий. Нэгдүгээр тал дээр innovation буюу гинт халдлагаас хамгаалах гэж байгаа. Шинэ гим зэмгүй уран бүтээлч юм уу эсвэл сэтгүүлчийг тий ингээд төрийн машин эргээд ингээд тэр хүний гимт хэрэгтэн болчвол яах вэ? Тэр тохиолдолд шүү дээ яг мэрэгжлийн шүүмжлэгч бол тэр хүний биш тийм ээ шудраг үнний үүднээс тэр хүнийг бол хамгаалж явах хэрэгтэй байхгүй шүүмжээрээ тий. Нөгөө талдаа бол тэр задлан шинжлэх тайлал хийх гэсэн ухтхан байгаа шүү дээ. Одоо манай өнөөдрийн сэтгүүл зүйдүүд би яагаад сэтгүүл зүйн шүүмж байхгүй вэ гэхээр маш чадварлаг олон сайхан сэтгүүлчид авьяаслаг сэтгүүлчид байна тий. Мэдээж байгаа юм чинь ойлгомжтой шүү дээ. Тэдний бичээд байгаа энэ бүтээлүүд л шүү дээ мэрэгжлийн шүүмжлэгч тийм ээ тий. Мэрэгжлийн төвшөнд үнэлэлт өгдөг, задлан шинжилдэг, тайлал хийдэг тийм шүүмжийн бүтээл байхгүй байна л гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол яг асуудал бол сэтгүүл зүйн боловсролтой холбоотой байсан. Сэтгүүл зүйн боловсролт бол сэтгүүлчд л бэлдээдсэн байхгүй юу. Бичдэг сэтгүүлчдийг бэлдээд байсан болохоос биш судалдаг, тэрийг мэрэгжлийн төвшөнд шүүмжилдэг, задлал хийдэг, задлан шинжилдэг, тайлал хийдэг, тайлбарладаг тийм нэг үгээр одоо хуучны хэлээр боловсон хүчин тийм мэрэгжлийн байж тээ хүнийг бол бэлтгэж гаргаагүй явсан нь сэтгүүл зүйн боловсролын тоглолт. Сэтгүүл зүйн боловсролын тоглолт. Тэгэхээр бэлдэх шаардлагатай байсан байна. Нэг талдаа. Гэхдээ нөгөө талдаа бол арай илүү боловсролсон сэтгүүлчдийнх нь биш тийм ээ. Бас л ир зэрэг сэтгэл зүрхээрээ хийдэг үйл ажил байхгүй. Би бол Баасан Цэрэнгааг тэгж харддаг шүү дээ. Баасан Цэрэнгааг бичээд байсан тэр сэтгүүл зүйн шүүмжүүд бол тий Баасан Цэрэнгаа өөрөө баг ир зэрэгээрээ хийжсэн ажлууд байхгүй. Тэгэхээр нөгөө дахиад нөгөө сэтгүүлчид эддээсээ салах ир зэрэг гаргана гэдэг шиг сэтгүүлчид мэрэгжлийнхэн шүүмжийг өөрсдөө хөгжүүлэхийн тулд сэтгүүлчид нь өөрсдөө шүүмжээ бичих шаардлагатай. Тэрэнд нь бол харин тэр хэмзэг хүлээж авдаг тийм үү. Тойрон хүрээлж байгаад ингээд те ямар нэг байдлаар нөгөө хүнээ те үгүйсгдэг тийм хандлагууд харин их байдаг учраас тэр нь жоохон зөрөх мохтдаг юм болов уу гэж би зүгээр боддог. Тэгэхээр би энийг магтаад байдаг болохоос биш сайн сайхан л гэж байгаад болохоос биш яг үннийг нь үл шударгаар хэлчих тийм мэрэгжлийн сэтгүүл зүүн шүүмжүүл өнөөдөр алгал шүү дээ. Дээрээс нь шүү дээ тийм ээ. Яг хатуухан хэлчихв. Яг үндээс дээ шүү хатуухан хэлчихвэл манай өнөөдрийн сэтгүүл зүүн мэрэгжилтэн бэлдэж байгаа боловсролд байна шүү дээ тийм ээ. Боловсролд нэгдүгээрт тэр сэтгүүл зүүн орчин цагийн онлайн сэтгэлгээнд шүү дээ тийм ээ хүрэхээргүй хоцрогдчихсон. Сургалт нь өөрөө. Гурван зүйлээр хоцрогдсон. За. Нэгдүгээрт шүү дээ тийм ээ. Практик сургалт байхгүй. За. Хатуу хэлчих гэсэн шүү дээ тий. Одоо манай ихтэй сургуулиудад байна шүү дээ. Надтай хамт ингээд мүр зэрэгцээд ажиллаж байгаа багш нар дотор байна шүү дээ тийм ээ. Сэтгүүл зүйн багш нар дотор практик сэтгүүл зүйн байна шүү дээ тийм ээ. Одоо ертөнцид гिचий. За тий. Сэтгүүл зүйн ертөнцид байна шүү дээ тийм ээ. Зовлон жаргалынхын тоогон дотор чанагдаад тийм үү тий. Мэдээ бичгийн тулд байна шүү дээ тийм өдөр шөнөгүй гүгээд ч юм тий. Нэг аян замын тэмдэглэл бичээд тий. Нэг сурвалжсан тэмдэглэл бичээд, нэг найруулал бичээд, нэг хөрөг бичээд тий. Ингээд тэн дундуур зүсч гарч ирээд тэгээд тэр мэдэж сонссон зүйлээ биш практикаар олж авсан зүйлээ оюутнуудад биш тийм ээ мэдлэг болгоод олгож байгаа багш байхгүй гэж хэлчихэл бараг буруутахгүй. Нэгдүгээр тэр. Нэг үгээр биш тогоонд нь чанагдаж үзээгүй зовлон жаргалын музейг мөртлөө номон дээр байгаа зүйлийн тухай заагаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнд яаж тийм үү те сэтгүүлчдэж гарах юм хэцүү шүү дээ. Одоогийн би бол хатуугаар хэлэхэд бол одоогийн сургууль сурж байгаа сэтгүүлчд бол ажлын зах зав дээр гарч байгаа сэтгүүлч болж байгаа л гэж би хараад байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж ямар ч мэрэгжилтэн бол бэлэн хүнийг бэлддэг үл дээ. Тийм юм гэж байдаггүй. Гэхдээ ер нь тийм ээ ер нь асуудал. Хоёрдугаар зүйл шүү дээ тийм ээ би анзаараад байгаа юм. Ерөөсөө сэтгүүл зүйн сургалтанд заа гаргалгаа. Одоо энэ ертөнцөөр дүүрэн биш тийм ээ шин дэвшилттэй орчин үеийн тийм үү те методууд те аргууд тийм дидактикийн аргууд те сургалтын аргууд байна шүү дээ. Тэрийг сэтгүүл зүүн байж тийм ээ сургалтын практикт хэрэгжилж байгаа нэг ч огш байхгүй. Лекцэл уншиж байгаа.
ганцхан арга бай. Тий. Тэр лекц нь бол магадгүй 80-аад оны Москвагийн их сургуулийн юм уу? Сэтгүүлчийн анги юм уу? Тэ? Эсвэл 70-аад оны Монгол Улсын их сургуулийн тэр лекц л явж байгаа. Энд байж тээ сургалтанд агаар оруулахгүй бол сэтгүүлчдийн тарих толгоонд байж тээ агаар оруулахгүй. Сэтгүүлчдийн тарих толгоонд агаар оруулахгүй бол бид нэр хэвлэл мэдээллийн хэрэгслээ тэр төвшөнд нь авч явж чадахгүй. Эддийг бид нэр тийм үү те ойлгуулж чадахгүй. Эддийг ойлгуулж чадахгүй тэр ирээрээ бид нэр үзэгч уншигчтай мунхруулад. Тэгээ тэднэрт ямар ч үн цэнгүй болж эхэллээ л дээ үнэндээ. Хатуу үг, таны үг. Хатуу байна. Тэгтээ үнэн байна. 3 дугаар бас нэг юм байгаа шүү дээ. За тий. Нөгөө нэг практик тийм үү одоо мэдлэггүй гэж хэлэх юм уу. За мэдлэггүй чадваргүй гэх юм уу те. Энэ багш нар ингээ онлайн хит их мэдээ юуг өгөөд те. Ингээ явсан хугацаанд тэр сэтгүүл зүүн заах аргад ингээд ийм гоцрогдол үүсээ те. Тэрний үр дагавар нь яг үнэндээ бол нөгөө таны асуудаг асуулт руу буучиж байгаа байхгүй юу. Хэрвээ сургалт онлайн төвшөнд маш сайн байх юм бол тий практик биш тий практик төвшөнд маш сайн байх юм бол тий ингээд явах юм бол энэ дундаас сайн сэтгүүлч гарах нь тодорхой боловч бас маш сайн шүүмжлэгч төрөн гарна. Шүүмжлэгч гэдэг хүн бол биш тий тухайн салбарынхаа биш тий тийм ээ. Тэр нэг одоо юу гэдэг нэг тийм тогтсон хүрээ одоо хэмжээс дахиад нэг 2 үе мөч дээгүүр харж ил явахгүй бол тэр хизээч тухайн салбартаа биш тийм ээ шүүмжлэл хийх чадваргүй л байдаг байхгүй. Тэгэхээр бол онлын хувьд өндөр мэдлэгтэй тий. Сэтгүүл зүүн өнөөгийн үйл явцыг бол нарийн мэдэрдэг тийм үстэй. Дээрээс нь бол сэтгүүлчдийн дотоод ертөнцийг зовлон жаргалыг тийм үү. Энд чинь мэрэгжил юм чинь ямар нэгэн зовлон тэн дотор буцалж байгаа нэг үйл явц байгаа шүү. Тэрийг дотонд орж мэдэрдэг тийм л хүн мэрэгжлийн сэтгүүл зүүн шүүмжлэлийн одоо энэ тасраад байгаа тийм үү те эсвэл ерөөс огт байгаагүй ч юм уу те тэр орон зайг дүүргэн тэнд өөрийнхөө залгамжлагчдыг төрүүлж гаргана те ийм л үйл явц өөрнөх болгож байгаа. Би багш нарын сэтгүүл зүүн багш нар дотроос бол мэрэгжил шүүмж бичиж байгаа нэг ч багш олж харахгүй байна шүү дээ. Уг нь бол тэр багш нар шүүмж бичиж байгаа хэрэгтэй байхгүй юу? Сэтгүүл зүүн шүүмж чинь тийм. Тэрийг олон шамнар нь уншаад ухаарад ойлгоод те багш нарынхаа үлгэр дуурайлаар явж явах хэрэгтэй л гэж л бодоод байгаа шүү дээ. Тэр олон багш нарын чинь төлөөллүүд өөрсдөө сонинд бас ярилцлага өгөөд л өөрсдөө хаан үзэл бодлыг яах гэхлээр тэднэрт чинь бас сэтгүүлчт нь өөрсдөө хэрэгтэй шүү дээ. Энэ хэдийгээр шууд эзэд нь биш боловч бас нэг байдлаар сэтгүүлчтэд тааламжтай сэтгэл төрүүлдэг нэр хүндтэй багшийн хуваар баймаар л байгаа шүү дээ. Гэтэ багшийн мөн чанарыг тийм үү худалдаж идэж болохгүй шүү дээ. Тэ? Багш гэдэг чинь өөрөө маш буянтай үйлтэй ажил те. Энийг биш тийм үү үүдгийн амьдрах ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг өөрийнхөө оршин тогтнох тийм арга хэрэгслүүр болгож тэр шавнараа дамжуулж болохгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө багшийн ёс зүй байхгүй болчих шүү дээ. Тэгээ ёс зүйгүй багшаас ёс зүйгүй шав төрөл ёс зүйгүй шав чинь ёс зүйгүй сэтгүүлч болоод байгаа юм шүү. Зүгээр хатуу хэлэхэд. Тийм. Тэгээ дахиад бид нар энд эр зориг ёс зүйн асуудал руу эргээд орчлоо л да. Тэгэхээр одоо яг хэдийгээр та бүхэн үзэж суугаа үзэгчд бол сэтгэл зүйн салбар энэ нэг мэрэгжлийн онцлогийн тухай яриад байгаа юм шиг боловч энэ хүн бүл донд хамаатай юм. Тэгэхээр би үзэгч, уншигч тэр нэг сэтгүүлийг аваад тэр нэг сайт руу орж байгаа хүн болгон өөрт байдаг. Одоо энэ бол худалдагдсан сэтгүүл зүй юм байна. За энэний мэдээлэл бол мапантай гэдгийг ойлгодог тийм өөрт байдаг тийм фильтр манай хүмүүст байна уу гэдгийг л би бас заримдаа боддог байхгүй юу. Ямар ч улаан цайн за энэ бол гүтгэлэг байна да гэдгийг л хөөх тэгсэнгийн шүдэ гэдэл ингээл цааш нь нийгмийн давлгаа болгож байгаа хүмүүсийг харахаар би яг гоо тийм байна. Тэгээд яг уу. Ер нь нийтийн боловсролын төвшин унсан шүү дээ. Бас унцсан. Тэгэхээр чин би үл яг тэр эр зөрөглөл орж яриад байгаа гэхээр байна шүү дээ тийм ээ. Ер нь эр зөрөглөө орж яриад байгаагийн шалтгаан бол одоо яг үнэндээ бол энэ нийгмийн нөхцөл байдал шүү дээ. Бидний амьдралын энэ байдлыг харах юм бол монголчуудаас бол шүү дээ нөх их ухаан гэхээсээ илүү тэр нэг эр зөрөг шаардаад байгаа байхгүй. Бүх зүйлд. Сэтгүүл зүйн салбарт ч тэр утга зохиол, урлаг, мурлаг, улс төр юу гэдэг те. Тэр эр зөрөг. Тэр нь бол ямар эр зөрөх нэг муухар юм биш. Тэ? Ингээ муухарлаа зүтгээд ингээ дэвцээ тогцоод авч хидээд бай гэсэн санаа биш шүү. Ер нь бол эр зөрөг гэдэг зүйл чинь өөрөө шүү дээ. Ухаан гэдэг юм дагуулж явна гэдэг би түр хэлсэн шүү дээ. Тэгэхээр нэг эр зөрөгтэй ухаан бид нар хэрэгтэй байгаа байхгүй. Яг үндэ бол тэр фильтрийн асуудал яг тийм. Хин өөрийнхөө оюун санаанд юг шөнгөд тунгааж чаддаг вэ гэхээр жоохон боловсралтай хүний биш тэ тунгуур бол их 3 4 үеийг дамждаг байхгүй те. Боловсрал хэдийн нэмгэн байна. Тэр өөрт өгөгдөж байгаа зүйлүүдийн шүүлтүр ганцхан л байдаг. Ганцхан л байдаг. Тэгэхээр
Яг нариндаа бол ингээд юмд их итгэж шít, амархан итгэж шít. Бид юус нийгмээрээ бүгдээрээ те ингээд төрөвчөө онгойлгочвол баах юм ороод ирчихнэ гэж бодоол те. Энд чинь бол яг нариндаа бол бидний юм шүү дээ. Нийтийн боловсролын тэр төвшин унсан. Тэрийг дагаад мэдээж сэтгүүлчдийн боловсролын төвшин бас унсан байгаа байхгүй. Би бол олон тийм боловсралгүй сэтгүүлчдийг бол өнөөдөр харж байгаа шүү дээ. Тэ боловсралтай хүнд бол ядаж нэр төр гэдэг байхгүй. Ядаж нэг юу гэдэг гэж нэг ёс зүй байдаг байхгүй. Боловсралчин юу нь явж нэг тийм олон ном уншсандаа биш шүү дээ. Хүний хүн болгохын тухайд л тэр л зүтгэл шүү дээ. Тэгэхээр яг тэр нэг юм холбоо хамаарлынхаа үүднээс үзэх юм бол маш боловсрал муутай хүн бол мөнд амархан худалдагдаж байна. Ёс зүйгүй бай тэ. Тэг мөнгөний төлөө бол нүдэн анаад улаарай тавьчих чинь тэ. Тэрийг нь хүн бүхэн мэдсэрэд л тэ. Хинч мэдэхгүй байгаа юм шиг тэрэндээ итгээд байгаа чинь боловсралгүй үнэл зам байхгүй юу. Би үлээж болдог ш. Одоо ингээд яг нүдэн дээр маш олон сэтгүүлчд бол ингээд бүр өрөвдмөр байдалд очиод байгаа байхгүй. Хөөхий дөө энэ хүн яг өөрийн биеэр ингээд нэг дуустдаг юм биш те. Үр хооч нь юу болж хоцрох бол доо гэж бодогдохоор тийм байдалд хүрчээд тэг тэрийг өөрөө бол тийм гайхам гавьяа байгуулж байгаа юм шиг те. Тэ нэг алдар хүндийн зэрэгт хүрсэн юм шиг те. Аж байдлаа сайжруулсан юм шиг тэгээд болгоод байгаа. Тэр цаг зуурын зугаа штэ. Цаг зуурын явдал штэ. Гэтэл цаана нь өөрөө хүний энэ үйл хэрэг чинь юу шаардж идэг юм бэхээр те. Тэр шудраг үнэндээ суурилсан тэр зарчим л байх хэрэгтэй байхгүй юу? Тэр тусмаас сэтгүүлч хүнд. Би таны тэр ерөөсө бүх салбарт ерөөсө монголчуудаас өнөөдөр энэ цаг үе тэр ухаантай эр зориг шаарж ийн гэдэг тэр нэг тогтож хоёр асуулт тавьмаар санагдчихлаа. Эр зориг гэдэг үг өөрөө одоо яагаад ч юм тийм ил дөрөн босгоч гэдэг юм уу эсвэл одоо нэг тийм баатарлаг шиг полимотын амч хийж таглах хин нэг хийж чадахгүй юм хийх ёстой юм шиг гэдэг бодоод байна л да. Гэтэл өнөөдөр бид нар болохгүй байгаагаа ингэж залхатлаа ярьж ээж болохгүй байгаа юмыг тэгвэл яаж эхлэх ёстой гэдэг тэр эр зориг гэдэг тэр хурц үгийг ухаалаг гэдэгтэй холбохоор дундаас нэг тийм зөв нэг юм гарах ёстой юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэрийг яа тайлбарламар юм те. Одоо чи өөрөөсөө эхэл энэ төр гэхээр худлаа үг бол сонсогдоод байна л дээ. Энийг бид нар хамаагүй их ярьж гсэн учраас. Уг нь худлаа үг биш байх байхгүй өөрөөсөө эхэлнэ гэдэг нь. Харин тийм л дээ. Уг нь бол яг тэгэхээр тэгж хэлэхээр за тэгэл одоо ингээл урай алдаал ингээл ингэх гээд бид нар тийм болцсон байна шүү дээ. Тийм. Ер нь бол тийм. Энд ба штэ тийм ээ. Шалтгаан нь юу байсан бэ гэхээр бид нар ерөөсөө тэнийг эхэлсэн цэгээсээ гэх юм уу 92 оноос ч юм уу 90 оноос ч юм уу тийм эхэлсэн цэгээсээ яг үнэндээ бол штэ эрхчлөө гэдэг нь штэ тийм ээ. Эрхчлөө гэдэг цаанаа бол хин нэгэн хүний биш штэ тийм ээ. Эрхчлөөний хэмжүүр тийм. Энэ эрхчлөө гэдэг бол өнөөдөр миний эрхчлөө боловч цаанаа миний эрхчлөө хэн нэгнээр хэмжигдэж яадаг те. Нэг үгээр бол эрхчлөөнд ч хэмжүүр байх ёстой юм байна гэдэг тэр нэг нийгмийн харилцааны болоод хүний харилцааны тийм ээ соёлын хүрээний харилцааны асуудлаа бид нар бол огт ойлгуулгүйгээр ерөөсөө энэ бол ерөөсөө ингээл эрхчлөөний дур ханалт юм байна. Дур ханалт юм байна гэж ойлгоол тийм. Тэгэл тийш ерөөсөө ингээл нүдэн алгарсан байхгүй. Тэгэхээр чин тийм одоо нэг зах хязгааргүй цагаан юм л орохоор ч хүн төрдөг юм байгаа зү. Тэгээ зам мөр байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө эрхчлөөтэй байна гэдэг тэр дур ханалтынхаа он жилүүдэд бид нар бол яг таны яг тэр хэлдгээр хинт ч итгэх байсан. Ягаад гэвэл нөгөө эрхчлөөг хайж исэн учраас тий ямар нэгэн ихтгэл үнэмшил гэдэг зүйл өөрөө тэр нэг идеал гэдэг зүйл өөрөө байхгүй болцоогүй тий. Байхгүй. Одоо манай нийгмийн амьдралд бол бүх салбарт тэр ихтгэл үнэмшил байхгүй шүү дээ. Ихтгэл үнэмшил тодорхой ихтгэл үнэмшил байхгүй. Ягаад гэвэл тэр эрхчлөөний хит их тийм мэдрэмж гэдэг чинь яг сөрөг хандлага нь юу болгочдөг юм бэхээр тэг ихтгэл үнэмшлэхгүй үе гэдгийг төлөвшүүлчихдэг юм байна л да. Яг Эрнест Хемингуэй нөгөө алдагдсан үеийнхэн гэж томьёосон шиг үнэндээ бол 90-ад оноос 2016 он хүртэлх энэ 20 хэдэн жилийн хугацаанд амьдарч амьсгалж байгаа хүн бүхэн бол тэ нэг үгээр бол оюун санааны хувьд алдагдсан ихтгэл үнэмшлэхгүй цаг үеийн төлөөлөгчд болчихж байгаа байхгүй. Ихтгэл үнэмшлэхгүй тий яах юм? Ганцхан арга бай. За хэвдээ цаг хугацааг буцааж болдгоо те. Яг түүнтэй адилхан цаг хугацааг буцааж болдгоотой адилхан нэг тийм одоо арга байгаа юм л да. Тэрний яг хөхөр ерөөсөө энэ бидний бүх амьдралд өрнөж байгаа үйл явцууд. Тэр нь бол сайн муу, сайхан муухай те бүх үйл явцууд. Тэрэн дотор байна шүү дээ тийм ээ. Яг нариндаа бол ингээд нэг юм эргэн тавтагдах тэм зүй тогтол ажиглагдаад тах. Тэгэл ингээд одоо юу гэдэг одоо хүн төрлөختөн бол энэ өмнөдний шуумгийг бол нэг 3хан загвараас хэтүүлж чадахгүй гэдэг байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээд явж байгаа те.
Тэгэхээр зүгээр би хувь хүнийхээ хувьд ч боддгийн те. Бидний тэр цэгээс эхэлсэн цаг хугацааг бид нар буцааж болохгүй те. Буцааж болохгүй. Харин тэр цэгээс эхэлсэн тэр цэг дээр байсан заа юу те. Тэр цэг дээр байсан нөхцөл байдал бол эргэж бүтээж болно. Тэр цэг дээр байсан нөхцөл байдал бүтээж болно. За сайн ойлгосон яг яаж? Нэг үгээр бол одоо биднэрт үзэл судлал хэрэгтэй гэж ойлгодод. Тэгж үү. Тийм, үзэл судлал хэрэгтэй. Ямар нэг байдлаар бүр урлагт чалгаагүй те. Тэгэхээр одоо юу гэдэг нь хуучин юм эргэс хэрэгэх гэж ойлгоод байгаа. Үзэл суртал гэдэг заавал марксизм байх. Тийм, албагүй байхгүй юу? Тийм, албагүй байхгүй. Тэгэхээр бол тэр үзэл суртал гэдэг чинь өөрөө заавал бидний одоо нэг тийм баллуудад хайчихсан зүйл биш шүү дээ те. Тэнд л үндэстэн гэдэг ер нь ерөөсөө л үзэл сурталтай байсан. Альч цаг үед. Шинэ Америк нийгмийг бол бид нэр эрх чөлөөний л орон гэдэг байгаа те. Хамгийн үзэл сурталтай орн юм шүү. Миний анзаараад байгаагаар те. Тэгэхээр тэнд жинхэнэ нэг үзэл суртал дотор байж та. Үзэл суртал дотор байж та тийм ээ. Хүрээлэгдсэн эрх чөлөөний мэдрэмжийг явж байгаа. Мэдрэмжийг явж байгаа. Бид нар болох шүү дээ тийм ээ. Эрх чөлөөний мэдрэмж дотор зах хязгааргүй мэдрэмж дотор байж та тийм ээ. Үзэл суртал байгаа байхгүй. Ялгаа байгааз. Тий. Тэгэхээр үзэл сурталыг бий болгох хэрэгтэй гэдэг ингээд ярьчихгүй чинь бий болж л хэн бий болох вэ? За өмнө нь бол наран цацралт нам гэж дуулдаг байсан тий. Тэр нам үзэл сурталыг хийдэг байлаа. Одоо тэгээ үзэл сурталыг яах юм? Бид нар Монгол хүнд байх ёстой үнэт зүйлтэй холбосон тийм үзэл сурталыг дахиад бид нар нөгөө таны хэлдгээр цагаан талд эрх чөлөөний цагаан талд ороод манарцсан улс чинь хин нэгнийг бий болох байх гэж төсөх юм уу? Тэгэхээр үл энэ хүн төрлөختөө ерөөсөө нэг тийм оршихуун бодлого гэдэг нэг юм хийжсэн баг. Шинэ хятад бол оршихуун тулд өөр юм бодлоготой. Энийг бол биш тийм ээ төрийн ой санамжийг хэрэгжүүлдэг. Сэтгүүлч яг тийм шүү. Сэтгүүл зүйч яг тийм шүү. Тэгэхээр манай монголчуудад биш тийм оршихуун ой санамж байхгүй болсон байхгүй. Нэг үгээр тэр оршихуун ой санамжийг сэргээхийн тулд төрийн ой санамж өөрөө сэрэх ёстой. Төрийн ой санамж сэрэхээр тэр ой санамжаа дагсан тийм ээ үүлүүд хэрэгжих ёстой. Тэгж тэндээс үзэл суртал бий болно. Тэгвэл монгол хүн байхын тулд монгол хүнд хүнд зүйл хэрэгтэй шүү дээ. Та боддоор манай эмээ бол шүү дээ тийм ээ 3 төрлийн нүүр өвцөн гэж яддаг гэсэн. Манай эмээ бол ингээ өглөө цайныхаа дээжиг тэнгэр төрөхтэй бол гэгэн төрөм нь аварж өрсөөлөг жисэн болохоос биш ардчлан төрөм нь аварж өрсөө социалист төрөм нь аварж өрсөө гэж сүүнийхээ дээжиг өргөж байгааг байхгүй. Гэтэ манай эмээгийн итгэл үнэмшил манай эмээгийн үзэл суртал нь төр байхгүй. Үнд зүйл нь төр байхгүй. Тэгэхээр тэр төрийг өөрөө ямар байх нь бол хамаагүй. Хамгийн гол нь төрд бол юу байх ёстой юм бэ гэхээр ой санамжил байх ёстой. Тэр ой санамжил нөгөө үзэл суртал гэдэг зүйлийг чинь үнд зүйл гэдэг зүйл чинь яг нариндаа бол үзэл суртал байхгүй да. Бид нар л их тийм values theory морийг их гоё онлын юм яриад байгаа болохоос биш. Тэгэхээр үзэл сурталтай үндэстэнд бол шүү дээ тийм ээ. Эрх чөлөөний мэдрэмж нь дандаа үзэл суртал дотроо байдаг. Манад бол эрх чөлөөний дотроо бид үндэс зүйлсэн байна. Үзэл суртал маань байна. Гажууд нь энэ. 40 минут үнэхээр богинохон байна та бүхэн хувьд. Нэвтрүүлгийн цаг дуусах төгчийн гэдээ надад сая төгчийн. Тэгэхээр юу юм аа? Одоо битүүрийн ярианы төгсгөлд төрийн ой санамжийн асуудал гэдгийг гарч ирсэнд би их олж сурах чинь. Ягаад би өнөөдөр яг энэ талаар ярьж таны энэ үгнээс ишлэл авч сонгуульд өгч байгаа тухай ярьж сэтгүүлчдийн тухай ярьж байгаа юм бэ гэхлээр бид нар энэ одоо өнөөдрөөс ингээд эхлэхийн өдрүүдэд бид нар өөрсдөө энэ үнэт зүйлийн тухай үзэл сурталын тухай ч гэж хэлж болох юм тийм ээ. Ой санамжийн тухай бодож ялангуяа та бүхэн яриаг сонссон үзэгч бол биднээс тэрийг шаардах хэрэгтэй. Хадуу шаардах хэрэгтэй. Шаардахгүй олон жил явсанд бас нэг хүчин зүйл байж болох юм. Ийм учраас энэ сэдвэр бас дахин ярилцсан байх гэж бодож байна. Бид нэр ерөөсөө ёс суртахууны тухай, үнэт зүйлсийн тухай энэ төрийн ой санамж Монгол улс гэж байхын утга учирын тухай байн ярихгүй бол болохгүй цаг ирсэн гэдгийг би бол ойлгож мэдчихээн. Тэгээд энэ ярианд оролцож дараагийн бас та өөрийнхөө үзэл бодлыг бидэнтэй хуваалцсан байхаа гэж найдаж байна. Ингээд энэ удаагийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирж шинэ оны миний цаг үе үзэл бодол нэвтрүүлгийн анхны зочин болсон танд баярлалаа, амжилт хүсье. За, баярлалаа. Цаг үе үзэл бодол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард соёл урлагийн их сургуулийн урлаг судлалын тэнхимийн эрхлэгч Пүрэхүүгийн Батуйг оролцлоо. Анхаарал үзэгчдэд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ эргэн уулзцгаая.